Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн арт байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Сайн байцгаана уу? Drama Mind podcast-ийн маншин дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа My Mister гэд киноныхон төгсгөлийг буюу үргэлжлэлийг ярина. За өмнөх дугаар дээр болохоор гол хоёр дүр болох Жиан болон Дүнхүн нарын сэтгэл зүйн онцлогийг ярьсан тийм. Одоо хэдүүлээ энэ удаагийн дугаараараа тэр хоёрын харилцааны тэр онцлог нь юу юм? Тэр киноны яг таатай тэр биднэрт өгч байгаа мессеж нь юу байсан? Яагаад биднэрт таалагддгийг, гой санагддгийг гэдгийг болон мөнгө хүлэгч залуу Конелийн сэтгэл зүйн онцлог. За тэгээд хүүгээ хорооллын тэр дулаан мэдрэмж юунаас хаанаас би болоод байгаа юм бэ гэдэг тухай ярих болно. За миний өмнөх дугаар гэхдээ жоохон үзэлт мотой байсан. Би бодохдоо энэ киног хүмүүс бас нэг тийм үзээгүй байх гэж би бодсон. Тэгээ би бас энэ киног анх харчаад тэгээд нууц амаргуудын харилцааг юм дэмжсэн ч гэх юм уу. Тийм кино юм болов гэж бодоод нэг тоодоггүйс ахгүй. Тэгтээ энэ бол шаал өөр. Тэгтээ хүний харилцаанд хамгийн чухал хэрэгтэй байдаг тэр зүйлүүдийг ингээ ойлгуулдаг маш гоё кино ахгүй юу. Тийм болохоор үзээгүй хүмүүсийг үзээрэй гэж хүсмээр байна. Маш гоё, үнэхээр гоё кино. Миний бүр ингээд айгу дуртай хайрлаж үздэг кинонууд энийг байгаа. Жиан Дүнхүн хоёрын харилцаа бол ердөөсөө энгийн нэгтэй зүгээр л хайр дурлалын асуудал ердөөсөө биш. Тэр хоёр тус тусдаа сэтгэл зүйн хувьд асуудалтай шарахтай хүмүүс ертөнц хоёр биенээ олоод сэтгэл зүйн хувьд хамтдаа эдгэрч байгаа нэг түүхийг харуулдаг кино байгаа байхгүй юу? Энэ бол асар гүнзгий процесс гэж хэлж болно. Энэ хоёр бие бинийгээ эдгэрэхэд нь хэрхэн яаж тусалсан бэ гэхээр нэгдүгээрт recognition буюу анзаарагдах, харагдах тэр мэдрэмж байгаа. Нэг сэтгэл зүйчийн тодорхойлсноор хүн өөрийгөө хүн гэдгийг мэдрэхийн тулд өөр нэгэн хүнээс өөрийгөө олж харах шаардлагатай байдаг буюу бусдын нүдээр өөрийгөө олж харж баталгаажуулах аюу чухлаа гэж үзсэн байдаг байхгүй юу? Яагаад тэр зүйл чухал вэ гэхээр хэрвээ хүн хин нэгний ингээ нүдэнд өртөхгүй байх юм бол хинч тэр хүнийг ойлгохгүй байх юм бол удаан ингээд яг тийм нөхцөл байдалтай яваад ах юм бол хүн сэтгэл зүйн хувьд үхэж эхэлдэг буюу хүн угаасаа одоо нөгөө нийгмийн амьтан учраас тийм хинт ч анзаарагдахгүй тоогдохгүйгээр тэр нийгэмд оршин байх нь маш хүндрэлтэй зүйл байдаг. Та Friends гэж цувралыг үзчихсэн бол тэрэн дээр нэг анги дээр гардаг штэ. Фиби нэг принтерийн хоороолуудыг зардаг. Тэгээд офисууд руу залгаад нөгөө хангамжийн менежертэй яриа гэд ярьдаг. Тэгж жаад нэг хангамжийн менежертэй ярьсан чинь тэр хүн нь надаа ингэ юу ч хамаагүй би уус өнөөдөр амиа орлох гэж байгаа гэдэг хэлдэг байхгүй. Тэг чи яагаад амиа орлох гэж байгаа юм бэ гэдгсэн чинь за чи сонсчээ гэд цаашаа ингээ хүмүүс рүүгээ би өнөөдөр амиа орлох гэж байгаа гэд ажил дээр байгаа юм штэ. Ажлынхын руугаа би өнөөдөр амиа орлох гэж байгаа шүү гэд хэлсэн чинь тэр хүнийг хинч тоодоггүй. Тэгээд Фибид хэлдэг байхгүй харж гэнэ үү гэ хинч намайг тоодгүй би энэ байгууллагт өчнөө олон жил ажиллаж байхад намайг таньдаг хүнч байдаггүй намайг анзаардаг хинч байдаггүй тийм болохоор би амиа орлох гэж байна гэдгсэн чинь Фиби үгүй болохгүй би одоо ингэж чамайг амиа орлох чинь зөвшөөрч чадахгүй гэд тэгээд тэр хүн хин нэгэнд тоогдсон болохоор Фибид одоо тоогдсон учраас амиа орлохоо болдог нэг тийм анги гардаг. Тэгэхээр тэр хүн нөгөө нэг нийгэмд байгаа хэрнээ нэг хамт олонны нэг хэсэг хэрнээ өөрөө ердөөсөө тэнцээ байгаа, бусад хүмүүс тэнцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, мэддэггүй тэр хүн анзаарагддаггүй байсан учраас тэр хүн сэтгэл зүйн уналтанд ороод бүр амиа орлох төрөй тулсан байгаа хгүй. Тэгэхээр энэ киноны яг тэр одоо энэ хоёр хүний нарийн нандин харилцаа холбооны үнд суурь нь бол яг энэ байдаг. За травматай хүн, сэтгэлийн шарахтай хүн, эсвэл сэтгэл зүйн ямарваа нэгэн асуудалд удаан хугацаанд өртөөд явж байгаа хүмүүс тэг өөрийгөө нэг тийм одоо авралгүй гэдэг ч юм уу хэрэггүй гэж бодох тохиолдлууд маш их байдаг. Би одоо энэ ертөнцийн миний хэрэг гэж байхгүй. Энэ ертөнцийн намайг одоо чухал гэж боддог хүн байхгүй гэдэг ч юм уу тийм. Яг тийм үед нь хин нэгэн хүн өөрийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрч байгаагаа мэдрүүлэх юм бол тэр хүний тэр сэтгэлийн шарах эдгэрэгт нь сэтгэл зүйн асуудлууд нь багасхад нь маш чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг. Киноны хувьд яасан бэ гэхээр Жианыг бол нийгэм алуурчин эсвэл бол нэг тийм сонин хачин хүн гэж хардаг штеп. Альж байгуулах туцсан хаанч утсан. Тэгээд Дүнхүн болохоор Жианыг анх удаа хүн гэж хардаг. Жиан өөрөө ч гэсэн хэлдэг штэ нөгөө Дүнхүний тухай ярилцлагын үеэр намайг анх удаа хүн гэж харсан хүн болвол энэ хүн юм аа. Тийм болохоор би энэ байгууллагт насаараа баярлаж явах болно гэж хэлдэг. Тэгээд дээрэс нь Дүнхүн бас ярианыхын дунд чи сайн хүүхэд байна гэж аягүй хэлдэг штэ. Тэр нь болохоор Жианд тэгээ өөрийнх нь тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байсан өөрийгөө хизээч одоо ингэ сайн хүүхэд гэж боддоггүй байсан тэр хүнд тэр өнцгөөс өөрийгөө харах
одоо боломжийг нээж өгсөн хүн байгаа байхгүй юу. За тэгээд Дунхууны хувьд болохоор бүх асуудлыг нь тэр хинт ч хэлээгүй нууцсан байсан одоо эхнэртэй ч мэдсэний хэлээгүй байсан юу штэ асуудал штэ нөгөө эхнэр нь араар нь тавьдаг. За тэр тэгэл ер нь амьдралынх нь ах トゥ нарын асуудал жижиг сажиг том гэлтгүй ер нь бүх асуудлыг нь ингээд Жиян нууцаар сонсч исэн. Тэгсэн хэрнээ эцсийн мөч хүртлээ Жиян Дунхууны талд буюу тэр хүнийг одоо ингээ хүндэлсээр л байсан, тэр хүнийг одоо сайн хүн гэдэгт нь итгэсээр л байсан нь Дунхуунд бас би жаргалтай амьдрах ёстой мэн гэдэг мессежийг аягүй сайнаар хүчтэйгээр өгсөн байхгүй юу. Яагаад гэвэл нөгөө хамгийн ичгүүртэй те хамгийн их бусдаас нуудаг тэр хэсгийг нь хин нэгэн харсныхаа дараа ч гэсэн хүндэлсээр л байна гэдг нь те одоо хүн гэдгээр нь харсаар л байна гэдг нь сэтгэл зүйн хувьд идэвхэрэхэд хамгийн чухал нөлөөтэй байж болно. Эндээс яг юу харагдаж болох вэ гэхэлэр хин нэгэнд харагдах нь буюу being seen те хин нэгэн ингээ тэр хүнийг анзаарч харах нь л трама, сэтгэлийн шарах, сэтгэл зүйн асуудал эдгэрэх хамгийн ихний тэгтээ хамгийн том алхам байж болно гэж үздэг. Дараагийн энэ хоёрын харилцааг тайлбарлах нэг чухал асуудал бол mutual regulation. Энэ юу юм бэ гэхэлэр ерөнхийдөө хоёр хүний мэдрэлийн систем бие биенээ тайвшруулахыг болохоор co-regulation гэж хэлдэг байхгүй юу? Хүн ер нь өөрөө өөрийгөө ингээд тайвшруулж сурахынхаа өмнө co-regulation-ээр заавал дамждаг буюу бусад хүн тэр хүнийг одоо ингээд тайвшруулах тэр процессыг дамжиж гардаг. Бага байхаас эхлээд тэ хүүхэд өөрийгөө одоо тайвшруулж мэдгүй шүү дээ. Тэр үед ээж аав гэр бүлийн гишүүд том хүмүүс тэр хүүхдийг ингээд тайвшруулад за насан турш найзууд нь тайвшруулад за тэрний дараа гэр бүлийнх нь үнэн тайвшруулад ч юм уу тэгээд явдаг. За энэ хугацаанд хүн өөрөө өөрийгөө бас тайвшруулж сурч байгаа байхгүй юу? Анхнаасаа шууд өөрийгөө тайвшруулж одоо сурах нь ер нь бол хүндрэл тийм зүйл ер нь л бараг байхгүй байх. За тэгэнгүүт энэ хоёрын хувьд хоёр эсрэг хүн байсан. Нэг нь болохоор одоо fight or flight гэдэг мөөдөнд амьдардаг. Тэгээд зуухт эсвэл тэмц гэдэг тийм модод амьдардаг. Нөгөөх нь болохоор твч эсвэл нуу гэдэг ч юм уу те твчж нуух тийм модод амьдардаг хүн байсан байхгүй. За тэгэнгүүт гол амьдралынх нь энэ модыг энэ хоёрын зүгээр оршин байгаа нь эдгэж чадсан гэж үзэж байна. За Жиян бол 24-д болон энэ хүний ингээд ярьж байгаа, хэлж байгаа, алхаж байгаа, сууж байгаа, зогсож байгаа, амьсгалж байгааг нь сонсдог байсан шүү дээ. Тэгээ өөр нь гэртээ хайрхтаа Жиян бол Дунхууны ингээ алхаа тэр нөгөө чанга түх гэсэн алхааг нь ингээд сонсоод тэр нь бол мэдрэлийн системд нь бас 50 доктортой мэдрэмж өгч байхгүй. Жиян бол өөрөө хизээч тийм 50 алхаатай байдаггүй дандаа ингээд жижиг урт ингээ алхаад ийш өөр нэг тиймэрхүү байдалтай явж идэг шүү дээ. Тэгэнгүүт Дунхууны тэр алхаа нь амьсгал нь Жиянд бол юм тайвшруулах мэдрэмжийг ингээд мэдрэлийн системд нь өгч байгаа байхгүй. Харин Дунхууны хувьд болохоор эсрэгээр нөгөө нэг твчж нуудаг тэр байдлынх нь эсрэгээр буюу бүх юм нь Жияны хувьд ингээд ревил хийгдсэн. Бүх юм нь ингээд Жияны хувьд ил болцсон. Тэгснээрээ бас тэр хүнд те хүн ингээд миний асуудлыг мэдсэн ч гэсэн би ер нь ингээд те нийгэмд амьдарч болох юм, би амьдарч болох юм, би жаргалтай амьдарч болох юм гэдэг мэдрэмжийг өгсөн. Дээрэс нь энэ хоёроос ингээл нөгөө нэг хоол идэхдээ юм ярихгүй чимээгүй бие биенээ хараад суух, бие биенээ харахгүйгээр суух, зүгээр бие биенийхээ хайжууд оршин байгаа нь энэ хоёр хүнийг бас тайвшруулах нэг арга нь болж өгдөг гэсэн байхгүй юу? Тэр хоёр дэ бие биенийгээ ингээд хурцаар ноцтойгоор шүүмжлэхгүй байна. За гэхдээ нэг ганц нэг бие биенийгээ шүүмжилсэн юмнууд байдаг. Гэхдээ тэр нь илүү сайн хүн болоход нь туслах ч юм уу те эсвэл нөхцөл байдлыг боддоор нь хэлэх ч юм уу тиймэрхүү байдлаар юмнууд бие биендээ хэлдэг байсан. За тэгээ бие биенээсээ ямарваа нэгэн зүйл ингээд шаарддаггүй те Дунхууны яг тэр нэг төвчээртэй тайван одоо бүхнийг ингээд барьдаг тэр зам нь тэр нөгөө нэг байнгын юм адгсан тийм нөхцөлд байгаа хүнийг ингээд зөөллөөд эсрэгээрээ те нууж явах хэрэгтэй гэж боддог хүний бүх юм нийл болцсон байхад ч гэсэн үнэнч байгаа нь те хүндэлсэн хിവэрэ байгаа нь тэр хүнийг одоо Дунхуунийг ганцаардлаас те ганцаарцсан тэр мэдрэмжээс ингээд гаргах нэг хэлбэр нь болж байгаа байхгүй юу? Энэ бол үггүйгээр бие биенийхээ мэдрэлийн системийг засварлаж байгаа нэг процесс байгаа байхгүй юу? За тэгээ тэр хоёр хүн бол бие биендээ хэлж байгаа үгнээсээ илүүтэйгээр зүгээр л оршин байгаагаараа буюу оршихугаараа нэгнээ идгээд. Тэгээ mutual regulation бол ерөнхийдөө чи ганцаараа биш би чиний хайжууд байна гэдэг тэр мэдрэмжийг өгж хоёр хүн нэгээ асуудлаас гарахт нь тусалдаг нэг юм харилцан үйлчлэл байдаг байхгүй. За 3 дахь нэг чухал юм нь болохоор radical acceptance буюу яг бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь айгүй чухал. Болж байгаа үйл явдлыг те зөв буруу эсвэл сайн муу гэж ингээд батлах биш.
Зүгээр л яг тэр зүйл боддоор оршиж байгаа эсвэл тэр зүйл одоо боддоор бий болсон гэдгийг хүлээн зөвшөөрч тэрнтэй тэмцэхэ болохыг ерөнхийдөө radical acceptance гэж хэлдэг. Тэгээ ер нь бол ингэдэг байхгүй. Яагаад radical acceptance чухал вэ гэхэлэр хүн ингээ болсон үйл явдал процессыг ч юм уу тэр асуудлыг тэр өөрийгөө өвдөгж байгаа тэр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэх ч юм уу те яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа. Ийм зүйл болох ёсгүй байсан. Гэх мэтчлэнгээр одоо ингээ хэрвээ эсэргүүцээд ах юм бол тэр шаналл тэгээ тэр зовир ер нь бол багасгүй гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол энэ зүйл болох ёсгүй байсан юм гэд тэмцэх тусам тэр сэтгэл зүйн асуудалтай тэр траумадаа сэтгэлийн шарах дотроо гацж идэг байхгүй. Radical acceptance нь тэр гацаанаасаа гарч урагшлах тэр боломжийг нээдэг бий болгодог. Тэгээ одоо муухай ааштай хүмүүс байлаа гэж бодоход муухай ааштай гэдгийг мэдэх нь айгүй чухал. Мэдхгүйгээр муухай аашилж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол муухай ааш нь засархад жоохон хүндрэлтэй гэсэн үг. Харин мэдж байгаа хүмүүс бол тэр муухай аашаа татах ч юм уу те засах боломж нөхцөлийг өөртөө нэнэ гэсэн үг. За дээрэс нь radical acceptance яагаад чухал вэ гэхэлэр шүүмжлэлгүйгээр хин нэгнийг хайрлах, шүүмжлэлгүйгээр хин нэгнийг хүлээн зөвшөөрөх айгүй чухал. Хин нэг хүнийг засах гэж оролдохгүйгээр тэр хүний хамгийн харанхуй талыг нь ч гэсэн хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүйн хувьд тухайн үндэ хамгийн хүчтэй юм болдог. Миний дараагийн ярих кино My Liberation үзэхгүй юу? Тэрний бас яг гол санаа нь энэ байдаг. Тэгэхээр энийг бас тэр кинон дэр илүү дэлгэрэнгүй ярина гэж бодож байгаа. Тэгээ түрүүн хэлсэн те Жианы алуурчин гэдэг тодтгол хамгийн их мэдэгдмээргүй байсан хүн бол Пак Дунхун байдаг те. Тэгсэн чинь нөгөө Кван Ил Дунхунд хэлцдэг штэ. Тэгээ тэр үед ингээд Жиануурч ундаг. Гэхдээ Дунхуны хэлж байгаа нь би ч гэсэн тийм нөхцөлд байсан болвол би ч гэсэн ингээд тэр үнийг алах байсан гэж хэлдэг. Энэ бол бас radical acceptance ахгүй. Тэр хүүхдээ одоо нөгөө Жианы үйлдэлийг нь өртөөсө зөвтгөөг одоо юу гэдэг юм сайн зүйл гэж хэлээгүй. Зүгээр л тэр бодит нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөөд бодитоор яг юу болох байсныг нь юу болсныг нь хүлээн зөвшөөрсөн л хүн. Яг энэ хүлээн зөвшөөрсөн байдал нь хүлээн зөвшөөрснөө ингээд амаараа хийсэн нь Жианыг тэр олон жил өөрийгөө ингээ үзэн ядсан тэр нөхцөл байдлаас нь судалж эхэлсэн гэж би боддог байхгүй юу? Сэтгэл засалдах, сэтгэл зүйн зөвлөгөөндөхтэй хамгийн хүчтэй зэвсэг бол хүнийг байгаагаар нь ямар ч хүмжгүйгээр хүлээн зөвшөөрөх байдаг. Тэгэхээр энэ хоёрын харилцаа бол шүл төргөө орон зай байсан. Нэг нэгэндээ өрдөөсөө чи юу ч хийсэн бай, чиний одоо мөн чанар сайн, чи бол сайн хүн, та бол сайн хүн гэдэг баталгааг айгүй хөгдөг гэсэн байхгүй юу? Жиан Дунхун хоёр бол те би бинийг хамгийн муухай, хамгийн ичгүүртэй талыг нь олж харсан мөртлөө зүгээр энэ бол те одоо таны чиний тулсан л амьдрал. Энэ дөөр тийм гарц байхгүй чиний буруу биш гэдэг мессежийг би биэндээ маш тодор, маш сайнаар хэлж чадсан. Яг иймэрхүү radical acceptance-ыг өөр нэг хүнээс мэдэрсэн хүн амьдралыг шинээр эхлэх хүчтэй болж чадна. Тэг киноны төгсгөл дээр хоёр тааралдаад уулзаад би нэрвээ ингээ аюу гоёор инээмсэглээд угаасаа хин айгу жаргалтай болцсон. Тэг өмнөхөөс шал өөр хүмүүс болсон баа гэдэг нь харагддаг штэ тий. Тэр бол тэр хоёр хүн хоёулаа өөрсдийнхөө өнгөрснийг ингээ хүлээн зөвшөөрөд өөрсдөө ч гэсэн radical acceptance хийгээд тэр асуудлаасаа ингээ чөлөөлөгдөд гарсны баталгаалж байгаа байхгүй. Тэгэхээр Жиан Дунхунд татагдсан нь бол зүгээр л нэгтэй ажлынхаа хахад дурлсан охины түүх ердөөсөө биш. Нөхцөл боловсралгүйгээр буюу unconditionally хүлээн зөвшөөрөгдөх нь ямар байдгийг анх удаа мэдэрсэн трауматай хүний хариу үйлдэлийн тухай байхгүй. Түнхүүнийг те тагнаж сонсохдоо тэр хүний амьсгаа, алхаа юу гэдэг тэр бүгдээс нь ингээд амар амгалан 50 байдлыг олж хардаг байсан. Тэ Дунхун бол Жианы хувьд ердөө л нэг эрэгтэй хүн биш харин Жианыг те ертөнцид анх удаа баг хүн гэдгийг сануулсан. Тэр хүний одоо ингээд нөгөө байнгын төгшөөрийг нь зогсоож чадсан цорын ганц тийм аюулгүй мэдрэмж өгдөг хүн нь байсан. Миний хувьд бол Жиан тэр хүнээс хайр биш амьдрах итгэлээ олж авсан гэж би боддог. Тийм л гоё кино. Энэ хоёрын харилцааны гол чухал зүйл нь энэ дээр л байсан байх нэ. За одоо хэдүүлээ алхахлаарэ мөнгө хүлэгч залуу буюу Кван Илийн тухай ярина. Тэгээ Кван Илийг тодорхойлох өгүүлбэр нь бол negative attention is better than no attention. Огт анхаарахгүй байснаас муухайгаар ч хамаагүй анхаарч исэн нь сөргөөр ч хамаагүй анхаарч исэн нь илүү дээр. Энэ өгүүлбэр бол яг Кван Илийг тодорхойлно. За энэ хүний сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох, илэрхийлэх хэд хэд ойлголт байгаагийн хамгийн ихнийх нь болохоор эмх замбраагүй энэгшил. Хамгийн ихний дугаар дээр би энэгшлийн дөрвөн төрөл байдаг гэдээ ярьжсэн шүү дээ. Амьдрал чамд чүрч өхөн гэдэг киноны хүмьян бол аюулгүй энэгшилтэй хүүхэд байсан. Кван Илийн хувьд болохоор эмх замбраагүй энэгшилтэй хүүхэд байгаа. Эмх замбраагүй энэгшил гэж юу хэлээд байгаа юм бэ гэхлээр хүүхдэд аюулгүй байдал хайр мэдрүүлэх ёстой хүн нь
Тэ нөгөө энэгшил үүсгэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ээж эсвэл аав гэдэг ч юм те. Тэр хүн нь өөрөө айдсынх нь их усүр болох юм бол энэ энэгшлийн хэлбэр үүсдэгэ гэж үздэг. Тэгэхээр нөгөө хүүхдэд те аюул ирэхэд би хаашаа гүйхээ те надад туслах хэвээр хүн маань өөрөө намайг айлгаад байна гэсэн тийм хүчтэй мэдрэмж зөрчил бий болно гэсэн үг. Тэгээ хүүхэд яхаа мэдэхгүй зүйл байдалд орснороо сэтгэл зүйн хувьд, зан үйлийн хувьд маш докторгүй болж эхэлдэг. Тэг яагаад юу нэг эмх замбраагүй энэгшил бий болт юм бэ гэхэлэр угаасаа сая хэллээ те хайрлах хэвээр хүн нь эсрэгээрээ айдас мэдрүүлээд байгаа тохиолдол. За жишээлх юм бол гэр бүлийн хүчирхийллийн үед те аав эсвэл ээж нь одоо хүүхдэд цоддог ч юм хүүхдэд хүчирхийлдэг. Эсвэл аав ээж нь бие биенийг хүчирхийлдэг. Эсвэл нүдэн дээр нь хин нэг хүчирхийлдэг тохиолдолд за урьдчилан тайварлах боломжгүй зан авир буюу нэг мөчтөө ингээд нэг хоромдоо одоо юу гэх нэг минутанд ч юм уу нэг хэсэг хугацаанд маш их хайрлна хүүхдээ. Тэгээд дараагийн хэсэг хугацаанд нь бүр үгүй ядж байгаа юм шиг одоо шалтгаангүйгээр уурлаж шийтгдэг ч юм уу те. Тиймэрхүү ингээд нөө эсрэг тесрэг хариу үйлдэл сэтгэл хөдлөл харуулдаг юм бол хүүхэд бас тэнд ингээд гацалтанд орж эхэлнэ. За энэс гадна траумад амжих буюу эцэг эх нь өөртөө трауматай бол хүүхэдтэйгээ бас яаж харилцахаа мэдэхгүй. За тэрнээсээ болоод бас эмх замбраагүй энэгшил хүүхэдтэй үүсгэж болно. Тэгэхээр өөрсдийнх нь бага нас энэгшлийн хэлбэр асуудалтай гэсэн үг байна шүү дээ. За тэгээд эмх замбраагүй энэгшилтэй хүмүүс насан туршаа яг ямар нөхцөл байдалтай байдаг вэ гэхэлэр за айдас бий болно гэх юм уу. Хин нэг ингээ ойртохыг маш их хүсдэг ч гэсэн ойртох тусам ингээ айдас төрөөд ч юм уу. Тэгээд нөгөө хүний өөрөөсөө түлхэх тийм зүйл ажиглагдана илэрх боломжтой. За тэгээ хамгийн том зүйл нь болохоор сэтгэл хөдлөлийн докторгүй байдал буюу генет уурлах, генет уйлах тий эсвэл юу ч мэдрэхгүй байх ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдал ажиглагдана. Тэрнээс гадна хяналт тогтоох хүсэл буюу хин нэгнийг хяндаг тий хин нэг миний иргэшээлт байгаа гэдэг мэдрэмжийг авах хүсэлтэй болно. Бусдад итгэж чаддгүй учраас харилцаагаа ингээд заавал хүчээр айлгах замаар хянах гэж оролддог байж болно. За хүн ер нь ийм disorganized буюу одоо эмх замбраагүй энэгшилтэй бол энийгээ засах боломж байдгүй гэвэл байгаа. Энэгшлийн хэлбэр бол өөрчлөгдөх боломжтой л гэж үздэг. Гэтэ энэгшлийг бас өөрчлөхөдтэй засахад маш их хугацаа, хүчин чармаалт, мэрэлт шаардлагатна. За эмх замбраагүй энэгшилтэй хүн тэг яаж энэ нөхцөл байдлаасаа гарах вэ гэхлээр өөрт нь тийм аюулгүй байдал мэдрүүлж чадах эрүүл харилцааг олж авах хэрэгтэй. За эсвэл одоо засалд явдаг ч юм уу те сэтгэл зүйчтэй уулздаг ч юм уу. Тэгээ эсвэл одоо нөө өөрийг нь хайрладаг, дэмждэг тийм хүмүүсээр хүрээлүүлэх юм бол тийм харилцаанд орох юм бол өөрчлөгдөх боломжтой. Дараагийнх нь болохоор мэдрэлийн системээ зохицуулах буюу айдас төрөх үедтэй нөгөө өөртөө ярилцаж, өөрийнх нь алдаатай бодлуудыг засаж анзлах. Өөрийгөө ингээд одоо болвол тийм нөхцөл байдал тэр үеэс өөр аюулгүй нөхцөл байдал байгаа гэдгийг мэдэрч одоо ойлгож хүлээн зөвшөөрөх. За тэгээд өөрийнхөө тэр бага насны түүхийг ингээд шүүмжлэлгүйгээр хараад те болсон процессыг түрүүний хэлсэн radical acceptance гэдэг те хүлээн зөвшөөрч өөрөө яг тэр нөхцөл байдал буруугүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэх мэтчлэнгээр эмх замбраагүй энэгшлээ болвол өөрчлөх боломжтой байгаа. Тэгэхээр Кванэлийн хувьд болохоор ердөөсөө төрөлхийн мангас биш байсан те ердөөсөө төрөлхийн тийм ууртай ширүүн хүчирхийлэгч хүн биш байсан. Аав нь хайр бол хүчирхийлэл гэдэг тийм мессежийг өгч исэн. Аав нь бол хүүхдэд зоддог тий. Хүүхдийнхаа нүдэн дээр хүмүүсийг зоддог. Уг нь бол аав нь Кванэлд ингээ хамгийн халуун талаан зөөлөн мэдрэмжийг өгөх ёстой хүн байтал эсрэгээрээ хамгийн хүнд хэцүү мэдрэмжийг өгж исэн хүн нь байгаа. Тийм болохоор угаасаа нөгөө Кванэлийн тархинд хайр бол хүчирхийлэл гэдэг тийм одоо мессеж өгүүлбэр ингээд бацуусан байгаа шүү дээ. Тийм болохоор Кванэлж яаныг хайрлах тусмаа тэр хүнийг илүү хүчтэй зоддог, илүү хүчтэйгээр өвдөхийг хүсдэг. Хайртай хүнээ тавьж явуулах юм бол чи дахиад өвдөнө. Тиймээс өвдөхөд ч хамаагүй хажуудаа байлга гэдэг мессеж бол Кванэлийн хувьд бас айгүй тод өөрт нь ингээд байнга толгоонд нь ингээд суудсан байдаг тийм мэдрэмж байгаа даахгүй. Гэ нөгөө тавьж явуулах юм бол хэцүү хүнд мэдрэмж учраас тэр мэдрэмжийг мэдрэхгүй тулд нөгөө өөрийнхөө хайрын хэл болох тэ хүчирхийллээр хараа илэрхийлээд амьдарчиж болно. Эмх замбраагүй эмэгшилтэй холбоотойгоор энэ хүүхдэд хүнд Кванэлд юу үлсэн бэ гэхэлэр хаягдахаас айхайдс. Хин нэгэнд хаягдах, ганцаараа үлдэх, эсвэл хайртай хүн нь тэр хүнийг хэрэгцээгүй гэж үзэхээс үхтлээ айх тэм сэтгэл зүйн төгшүүртэй нөхцөл байдлыг орхигдоос айхайдс гэж нэрлэдэг. Кванэлийн хувьд болохоор энэ айдас бол бүр тийм оршихуун төвшөнд те яг би хинбэ гэдэг асуултанд нь хариулагдах тийм айгуу чухал шинжтэй
зүйл байж болохгүй. Яагаад гэхэлэр түрүүн би хэлсэнтэй нөгөө хүн ер нь өөрийгөө бусдын нүдээр баталгаажуулах хэрэгцээ байдаг гэж үздэг шүү дээ. Тэгээ Кван Хэл болохоор уг үндсэндээ төрөлхөөс ууг нь бол сайн хүүхэд байсан. Одоо болохоор муу хүн болчиход байгаа. Тэгээ сайн хүүхэд, сайн хүн гэдгийг нь батлах цорын ганц хүн нь Жиан байдаг. Тэгээ тэрнээс гадна өөрийнх нь амьдралын бүх түүхийг мэдэх цорын ганц хүн нь бас л Жиан байдаг. Ийм болохоор тэ Жианыг алдах нь илүү тийм оршихуун шинжтэй айдас байж болох буюу өөрийг нь сайн хүн гэдгийг, сайн хүн байсан гэдгийг нь батлах, эсвэл өөрийг нь түүхийг мэдэх цорын ганц хүн нь амьдралаас нь алга болчих юм бол тэр хүнд нөгөө би юу нэг юм бэ? Би үнэхээр сайн хүн байсан уу? Би сайн байж чадах уу гэдэг асуултанд хариулах ямар ч нөхцөл боломж байхгүй болно гэсэн үг. Тийм болохоор Жианыг өөрөөсөө холдуулахаасаа тэгтлээ их хайдаг, явуулахгүй тулд тэгтлээ их зоддог гэсэн байгаа байхгүй. Тэр хүн байхгүй бол би хинч биштэй, миний түүх гэж байхгүй, миний ямар хүн байсан мэдэгдэхгүй гэдэг айдас байгаа учраас. За ямар нөхцөлд яг ийм орхигдох сайхан айдас би болт юм бэ гэхээр бага насны үйл хагарах хүчирхийлэл байсан хүүхдүүд. Эцэг их ингээд иргэдэн байсан ч гэсэн сэтгэл санааны хувьд хоолгүйдэн хүндий байсан тохиолдолд. За мэдээж гинтийн хагцал үүссэн тохиолдолд хайртай хүн нь гинэд нас барах эсвэл гинэд орхиж явж байгаа нөхцөл байдалд асуудалтай гэр бүл төссөн тохиолдолд гэрт нь үргэлж хэрүүл маргаантай хизээ юу болох нь тодорхойгүй байнгын айдас дунд үсэх юм бол магадгүй орхигдох сайхан айдастай болж болно. Орхигдох сайхан айдастай хүмүүст ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхлээр зууралдах байдал. Тэр хүний явуулахгүй байх бүх аргыг хэрэгэлдэг. Эсвэл хянах, хаана байгааг нь байнга шалгах, тагнах, одоо өөрийгөө золиослоод гэх юм уу? Харилцаагаа өөрөө ингээ сүйтгэх. Намайг орхоос өмнө би одоо энэ хүнийг ингээ өвтгөхөд өөрөөсөө түлхье гэдэг зан үйл гарч болно. За эсвэл нөгөө нэг тэр хүнээ байнга шалгах буюу чи намайг ингээд үнэхээр орхихгүй үсттэй, чи надад үнэхээр хайртай үсттэй гэдэг асуултуудыг байнга асуух, шалгах, тийм нөхцөлд оруулах. За Кван Хэлийн хувьд ойлгомжтой Жианыг ингээд байнга зоддог, байнга хүчирхийлдэг, байнга мөнгө нэгдэг. Кван Хэлийн хувьд өөр бол Жианыг ингээ өөрийнхөө хажууд уяах гинжинээс байгаа байхгүй юу? Жиан ингээ бүх өрөө төлөө дуусчих юм бол Кван Хэлтэй уулзах ямар ч шалтгаангүй болчихно тий. Тэгэнгүүт Жианыг ингээ эрхчлөөтэй болох вэ гэдгээс биш өөрөөс нь ингээ холдох үү гэдэг айдас бол хамгийн том айдас нэсэн. Тэр өрийг нь хизээш дуусгахгүй байхыг хүсдэг. Дүнхүү очиод тий би өрийн төлөй хэд үлдсэн гэж хэлэхэд хэлэхгүй шүү дээ тий. Орхигдох сайхан айдас юу нэгдгэрэх боломжтой гэвэл бас боломжтой. Ганцаараа байхдаа ч гэсэн аюулгүй гэдгийг мэдэр сурах хэрэгтэй нэгдүгээр. За хоёрдугаарт нь хүн хажууд байхгүй байсан ч гэсэн тэр хүн намайг хайрлсан хэвээрээ эсвэл тэ миний үнцэн хэвээрээ гэдэгт итгэх. Тэгээ ер нь хамгийн чухал нь бол өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх. Өөрийгөө чухал гэж мэдрэхгүй байгаа цагт хэнийг нээстэй би чухал уу? Би чамд хэрэгтэй хүн үү? Чи намайг хайрласаар л байх уу? Чи миний дэргэд байсаар л байх уу? Орхихгүй гэдэг асуултыг байнга асуусаар л байх болно. За дээрэс нь түрүү яригдсан өөрийнхөө бага насндаа туулж өнгөрүүлсэн амьдрал нөхцөл байдлыг бодтойгоор хүлээн зөвшөөрөх бас айгүй чухал. Тэгээ түүнийг одоо тэр мэдрэмжүүдтэйг нууртуулад их зүв байсан тэр мэдрэмжүүдээ илэрхийлж гаргах, өөр хүлээн зөвшөөрөх нь эдгээрэгт нь бас хамгийн чухал нөлөө үзүүлнэ. За Кван Хэлийн дараагийн нэг айгүй чухал Жианыг ингээд зодоод идэх, хайртай мөртлөө ингээд зодоод идэх асуудлыг тайлбарлах нэг зүйл бол энэ shame based identity гэдэг зүйл байхгүй. За shame based identity гэдэг нь бол нөгөө ичхүр төр суурилсан өөрийгөө тодорхойлох байдал гэсэн үг байгаа байхгүй. Дүнхүүний хувьд болохоор хариуцлага төр суурилаад гэсэн тийм. Кван Хэлийн хувьд болохоор ичхүр төр суурилж байгаа. Shame based identity гэдэг нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бүхэлдээ тийм. Би болохгүй, бүтэхгүй, одоо хэрэггүй, муу хүн гэдэг тийм ичхүр дээр суурилж тогтохыг хэлж байгаа. Ямар нөхцөл бий болт юм бэ гэхээр бага наснда мэдэрсэн доромжлуудаас шалтгаалж болно. Жишээлх юм бол эцэг их нь хүүхдээ чи өөр нэг яах гэж төрсөн, арчаагүй амтан те чамаа байгаагүйсэн бол бид нэр ингээ сайхан амьдрах байсан. Чи байгаагүй бололоо би ингээ энэ хүнтэй ингээ амьдралаа олоод ингээ насаараа зовхгүйсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл ингээ хэлэх юм бол травматик үйл явдлын одоо дарамт гэх юм уу. Гэр бүлтэн тохиолдсон тэр ингээд хэцүү хүнд зүйлд хүүхэд ингээ өөрийгөө буруутгаад тэрэнд амжирсаар хагаад би зовлон авчирдаг хүн одоо миний оршихуй ер нь бол энэ таагүй зүйлийг ингээд би болгодог гэдэг одоо ихтгэл үнэмшилтэй болох боломжтой. Кван Хэлийн хувьд болохоор өөрийгөө хамгаалах чадваргүй, биеэ хамгаалах чадваргүй тэр үед нэг охин сайн болцсон байгаа Тэгээ тэр охиныг нь аав нь зоддог, өөрийг нь ч зоддог. Тэр үед бол хүүхдэд бас юм арчаагүй гэсэн мэдрэмж, хүчгүй гэсэн сул дорой гэсэн мэдрэмж төрж болох байхгүй. Тэгээ нэг тийм мэдрэмжтэй байж итэл Жиан аавыг нь алаад тэгээд яг Кван Хэлийг ингээд айгу хүнд нөхцөл байдалд ингээд оруулчихж байгаа байхгүй. Энэ шэм нь яагаад би болоод байна вэ гэхэлэр өөрийнхөө аавыг алсан хүнийг
зүгээр үзэн ядаж чадахгүй давхар хайрлаад байгаа, тэр хүнийг бодоод байгаа, тэр хүнийг санаад байгаа тэр мэдрэмжэн дээр ингээд ерөнхийдөө шэймээ тэр ичгүүртэй байдал аягүй мэдрээд байгаа байхгүй юу? Тийм болохоор бүр илүү их өөрийгөө арчаагүй гэж мэдрэх, бүр илүү өөрийгөө муухан гэж мэдрэх тэр нөхцөл байдлууд бий болоод авч болно. Гин shame based identity-тэй хүмүүс ямар шинж тэмдгүүд илэрч болох вэ гэхлээр өөрийгөө үзэн ядах тий. Өөрийгөө сайн зүйл ингэ зохихгүй гэж бод. Өөрийгөө уур бухимдлаар ингэ халахлах тийм айгүй ширүүн ууртай хүн юм шиг, сул дорой биш юм шиг нөгөө ичгүүртэй байдлаа ингэ хаахын тулд гаднаа маш тогшин тийм ширүүн дүрсгэх. За тэгээ сайн хүн болох боломж гарсан ч гэсэн би ямар сайн хүн байж чадах вэ гэд зориуд муу үйлдэл хийх ч юм уу тиймэрхүү зүйл ажиглагдаж болно. Кинон дэр яаж илэрдэг вэ? Хаана яаж гардаг вэ гэхээр Ганил өөрийгөө хизээч дүнхүүн шиг тийм дулаахан хүн бол чадна гэж үзэж боддоггүй, чадахгүй гэдгийг мэддэг тий. Тэр хүүхдийн тэр хүний доторх байгаа тэр ичгүүр нь тий чи аль хэдийн ингээ муу хүн. Тэгээ одоо зүгээр л ингээ муугаараа дуус гэдэг тийм байдалтай. Тийм болохоор Жианыг ингээд улам харгасаар зодоод тий өөрийнхөө тэр муу гэдэг тодорхойл, муу хүн гэдэг тодорхойлтыг бүр илүү баталгаажуулдаг. Тэгээ дээрэс нь хайрыг үзэн ядалтаар илэрхийлдэг. Тэгээ Жианыг хайрлаж байгаагаа ичгүүртэй зүйл гэж үзэж байгаа. Миний аавыг алсан хүнийг хайрлана гэдэг чинь би ямар арчааг хүн бэ гэж боддог. Энэ ичгүүрээ дарахын тулд хайраа хүчрхийлэл болгож хувиргадаг байж болно. За тэгээд энэ нөхцөл байдлаас хэрхэн яаж гарах вэ гэхлээр өөрийгөө бас ингээд өрөвдөж хайрлах энэрх хэрэгтэй байна. Би муу хүн биш учраас тэгээ надад ийм зүйл тохиолдсон учраас би ингэж амьдарч байгаа. Миний энэ сэтгэл зүйн асуудлын суур үндэс нь энд байгаад байгаа юм байна гэдгийг ойлгож хараад өөрийгөө инэрч өрөвдөж хайрлах. За тэгээд ичгүүртэй нөхцөл байдлаа ил гаргах буюу ичгүүртэй нөхцөл байдал ичгүүр ер нь хүний тэр ичээд байгаа асуудал даалт байх тусмаа илүү ингээд томордог буюу асуудлыг улам ингээд дэврэгждэг. Тийм болохоор тэр ичгүүртэй мэдрэмжээ, ичгүүртэйг санагдаад байгаа зүйлээ ил ярих, гаргах үед тэр ичгүүртэй нөхцөл байдлыг надад нөлөөлөх байдал нь хүчин сулардаг байхгүй. Тэгэхээр ичгүүртэй байдлаа ил гаргах. Одоо энгийн жишээн дээр бол мэдхгүй гэдэг хүлээн зөвшөөрөх, чадахгүй гэдэг хүлээн зөвшөөрөх, тэрийг илэрхийлэх байдаг ч юм уу тиймэрхүү байдлаар. Коэлийн хувьд болохоор нөгөө эцсийн үйлдэл нь тэр бичлэгийг яах вэ гэдэг байсан шүү дээ тийм. Нөгөө эсрэгтлийн хүнд нь одоо зараад гэх юм уу мөнгө олох боломжтой байсан гэхдээ тэгдэггүй. Шалтгаан нь юу юм бэ гэхэлэр тэг өөрийг нь бол муу хүн биш те. Яг уг мөн чанартай сайн хүн гэдгийг мэддэг. Ганц хүн нь хүнийх нь тэр бодол нь хിവэрэ байгаа гэдгийг мэднэ гэдэг бол хонглын үзүрт гэрэл алсан тайг адилхан байна. Би одоо ингээ өөр дөрөв төсөөлж бодглохлоор тийг санагдаад байгаа байхгүй. Тэр хүнд одоо багадаа сайн ханддаг байсан ч гэсэн том болсон хойно зөндөө зодсон, зөндөө хүчрхийлсэн, зөндөө таагүй нөхцөл байдалд оруулсан байсан ч гэсэн Жиан нөгөө дүнхүнд ярьж байхдаа Квангил бол те сайн хүүхэд байсан юм аа. Анхнаасаа юм хүүхэд байгаагүй намайг жоохон байхад ингэдэг байсан, намайг зодуулсан байхад ингэдэг байсан гэдгийг ярьдаг шүү дээ. Тэрийг сонсоод ер нь ингээд Кванgiлийн нөхцөл байдал ингээд оронгоор өөрчлөгдөж байгаа юм шиг харагддаг. Жианыг ингээд бүр өөрөөсөө чигсүүлсэн байх гэж бодож исэн чинь хөрхий үгүй байсан. Жиан өчнөө зодуулж дарамтлуулж байсан ч гэсэн сайн хүн гэдгийг мартаагүй, сайн хүн гэдгийг илэрхийлж хүмүүст ярьжсэн, хүнд ярьжсэн. Энэ нь Квангил тэр хэцүү холбоо таслыг гэдэг шийдвэр төрөхт нь тусалдаг. Нөгөө бусдын нүдээр өөрийгөө тодорхойлох хэрэгцээ байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд Жианы хувьд сайн хүүхэд байсан гэдгийг харах нь, сонсох нь хонглын үзүүрийн гэрлээсэн л гэж би бодоод байгаа. За энэний дараа болохоор нэг чухал зүйл нь болохоор emotional ambivalence буюу энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг объект эсвэл нэг хүний зүгт эсрэг тесрэг хоёр хүчтэй сэтгэл хөдлөл. За жишээлх юм бол яг Квангилийн жишээн дээр хайр үзэн ядалт нэгэн зэрэг бий болохыг, нэг зэрэг оршихыг хэлдэг. Хүний тарихын хоёр зөрчилтөнтэй мэдрэмжийг нэг зэрэг боловсруулж чадахгүй гацах үед хүн ингээ маш тогтворгүй, маш хэцүү, заримдаа юм ойлгомжгүй төрөмгийн зааврыг төрөмгийн үйлдэлүүдийг гаргаж эхэлнэ гэж үздэг. Яагаад тэгвэл ийм emotional ambivalence бий болдог вэ гэхлээр итгэл алдрах. Хамгийн их хайрлаж итгэжсэн хүн нь хамгийн том гар цохирлыг тэр хүнд бий болгох үед traumatic үйл явдал, traumatic нөхцөл байдал. За энэ нь бүр shared trauma буюу хоёр хүн хамтдаа там шиг тийм хэцүү амьдралыг туулсан ч гэсэн нэгнийх нь үйлдэл нөгөөгийнхөө ертөнцийг сөөрүүлэх үед бий болж болно. Квангилийн хувьд бол энэ хоёр хоёлаа болсон тий. Жианы ингээ хамгаалж хайрладаг байсан. Гэтэл Жиан аавыг нь алснаар тэр хайрладаг байсан хүн нь аавыг нь алсан алуурчин болсон буюу нөгөө хамгийн их хайрлаж исэн хүн нь амьдралыг нь яг амьдралд нь хамгийн том гар цохирлыг учруулцдаг. Яг уу тэр хүн муу аав байсан ч гэсэн ямар ч лсэн тэр хүүхэд аавтайгаа байж исэн тий. Тэнгүүд нөхцөл байдал бас өөрчлөгдсөн баг тий. Тэг яг аавыг нь алсан тэр мөчөөс эхлээд
сэтгэл зүйд нь хайр, үзэн ялалт гэдэг хоёр зүйл зэрэгцээд оршдог болсон. Зэрэгцээд байж идэг болсон байгаа байхгүй. За ийм тохиолдолд яг ийм хоёр ийм эсрэг тесрэг мэдрэмж би болсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрх вэ гэхээр obsession буюу донтолт нөгөө хүн үзэн ядж байгаа мөртлөө 1 секунд ч ингээ харцаа салгаж чадахгүй байх. Aggressive care буюу түрэмгийн халамж өвтгөх замаар анхаарал тавих. Нөгөө negative attention is better than no attention гэдэг тэр байдал. Тэгээ сэтгэл зүйн хувьд туйлдалт. Яагаад вэ гэхээр нөгөө нэг хайр, үзэн ядалт гэдэг хоёр хүчтэй эсрэг тесрэг мэдрэмж ингээд тархинд нь зүрхэнд нь байнга ингээд байгаад байгаа учраас энэ бол хүнийг сэтгэл зүйн хувьд маш их туйлдах мэдрэмжинд оруулах байхгүй. За кинон дээр яадаг вэ гэхээр Жианы ингээд зодж байгаа ч гэсэн дараа нь ингээд нөгөө дунхуунтай инээгээд ч юм уу эсвэл ингээд тайван байж байгааг нь хараад эсвэл ингээд Жианыг өрөвдөлтэй байхыг нь хараад өөр ингээд дотор амар хямардаг штеп. Бүр ингээд яах учраа болохгүй нэг тийм нөхцөл байдалд ороод байдаг штеп. Үзэн ядалт нь одоо чи яагаад миний аавыг алж чамайг үзэн ятгахад хүрвэ гэдэг нэг тийм гомдол цөхрлийн мэдрэмж байгаа байхгүй. Уг нь бол тэр их олон жил хайрлцсан. Гэтэл тийм том гарс амьдралд нь учруулсан учраас тэгээ Куанэлийн тархинд бас тэр бага насныхын мэдрэмж нь тэгээд аавыг нь алгацсан тэр мэдрэмж хоёр ингээд зэрэгцэж оршоод энэ нь өөрийг ингээд дотроос нийтэддэг байгаа байхгүй. Жианыг ингээ харахтаа алуурч нэг биш тэр өөрийнхөө хайртай байсан тэр жоохон охиныг хайсаар харсаар байгаад идэг. Тийм болохоор ингээ Жианыг тэг өөрөөсөө холдуулж явуулахгүй зөвхөн өрөөр дарамтлаад дэрэгдээ байлгах замыг сонгоод идэг. Энэ киноны хамгийн гоё нь бас яг энэ хүүхэд энэ залуу хамгийн сүүлийн тэр нөгөө нэг гэгтэй холбоотой шийдвэрээр нь юу илэрхийлэгддэг вэ гэхээр тэр дотор байгаа хайр нь эцэстээ тэр үзэн ядалтаа давж гарсан байдлыг илэрхийлдэг. Тэр болвол Куанэлийн хувьд хамгийн хүчтэй, хамгийн том өөрийгөө ялсан, өөрийгөө бас эдгэрхт нь нөлөөсөн маш чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хайр, үзэн ядалт хоёр нэг зоосны хоёр тал гэдэг. Тэгээ Куанэлийн хувьд болохоор Жиан одоо Куанэлийн амьдралын хамгийн том хайр, бас хамгийн том үзэн ядалт нэсэн. Ийм нэг love hate paradox нь хүнийг ингээ галзууруулна, тэг хүнийг тамд амьдруулах тийм нөхцөлийг бий болгож болно. Куанэл Жианыг явуулж чадахгүй байгаа нь тэр хайрынхаа үлдэгдлээс зуураад байгаа асуудал байгаа байхгүй. Бүр айхтар ингээл Жиан дээр очил би чамайг уучлаа эсвэл одоо чи одоо надад өргөө гэдэг тийм юм ярихгүй байгаа ч гэсэн энэ киноны бас нэг гоё хэсэг нь бол яг Куанэлийн хайр нь тэр үзэн ядалтаа дийлж байгаа нэг тэр нөхцөл байдалд орчин гэж би үздэг, боддог. За одоо хэдүүлээ ах トゥ гурийн харилцааны талаар ярив. Тэгээ энэ гурийн харилцаа бол энэ киноны бас гол гоё чимэг нь болж идэг. Данганс энэ гурийн харилцаа биш ерөнхийдөө тэр хүүгийн хорооллын хүмүүс буюу найз нөхдийнх нь харилцаа энэ киноны бас нэг гол гоё чимэг нь байж идэг. Энэ гурийн харилцааны хамгийн гол зүйл нь psychological safety net буюу сэтгэл зүйн аюулгүй тор байдаг. Алдаа гаргасан ч, бүдэрч унсан ч чамайг газар мөргүүлэхгүй тусаад авах хүмүүс эсвэл тусаад авах газар байгаа гэдэг тэр гүн итгэл үнэмшил энэ гурийн харилцааны хамгийн гоё хэсэг нь. За нийгмийн хувьд бол хүмүүс одоо шинэ хүнтэй танилцаад ч юм уу нийгмийн харилцаан шинээр орж байгаа тохиолдолд бол ямар ажил хийдэг вэ, юу хийдэг вэ, ямар мэрэгчлээ вэ гэдэг нь аягүй чухал. Тиймэрхүү зүйлэр хүнийг ерөн шүүдэг шүү дээ. Харин аюулгүй тор байгаа тэр харилцаанд ерөнхийдөө хүнийг зөвхөн хүн гэдэг утгаар нь л хардаг, хайрладаг. За хэдүүлээ төсөөлье л та. Хүн болго ингээм амьдралынхаа туршид ийм одоо хоёр уулыг холбосон нарийнхан олсон тэр тэнцвэрээ олж ядаад ингээд явж байгаа гэж бодъё. Тэгээ хизээ нэгэн цагт тэр олсон дээрээс тэнцвэрээ алдаад унжил таараа тий. Хизээ нэгэн цагт хүн амьдралд хүл амдалтаж одоо унтгалах. Гэхдээ пакт унхун шиг яг ийм psychological safety net буюу аюулгүй тортой хүмүүс унахтаа ингээ ясан салж амьдрал нь сүрэхгүй. Яагаад гэх юм бол доор нь ингээд зүгээр дээ бид байна гэж хэлэх ингээд ах нар нь хоолоо ид гэж хэлэх ээж нь за хамтдаа ууцхай гэж хэлэх найзууд нь тэр аюулгүй торыг ингээд нэхэд бат бөх болгоод ингээд хүлээж байгаа байхгүй юу? Унсан ч гэсэн аюулгүй. Ийм тор тэгээ ийм safety net л ерөнхийдөө хүнийг дахиад босоод алхах хүч өгдөг гэж үзсэн. Тэгтэл Куанэлийн хувьд ийм тор байгаагүй. Ийм торыг нэхэж өгөх хүн дэрэгтэн байгаагүй байхгүй юу? Тэнгүүд ах トゥ гурийн хувьд эсэргээрээ тийм торыг нэхэж өгөх хүн маш олон байсан. Жианы хувьд ч гэсэн тийм тор өрдөөсөө байгаагүй байхгүй. Тэгээ анх удаа хүүгийн хорооллынхан ерөнхийдөө Жиан бас тэр мэдрэмжийг өгсөн. Харанхуй болсон юм чи, орой болсон юм чи чамайг төхүүлээд үгүй. Гэрийнх нүдэнд нүргэж өгөөд те.
Тэгээ хажуугийн байшинд нь яг Жианы үүд рүү харах боломжтой цонхонд нь хорооных нэг дүүн амьдарч исэн. Тэгсэн чинь тэр нь манай энэ дүүг харж байгаарэ. Сайн анзаарах шүү гэж хэлээд захиад явдаг тий. Энэ бол яг нэг тэр safety net-ийн яг үгээр илэрхийлж байгаа хэлбэр надад байхгүй. Хамгийн ихний дугаар дээр ярьжсэн Гүмёны аавч гэсэн аав ээж нь гэсэн охиндоо энэ safety net-ийг маш бүр бат бөхөөр нэхэж өгсөн байдаг. Гадаад ертөнцид одоо бид нар хүн тий үргэлж хин нэг байх хэрэгтэй болдог тий сайн ажилтан ч юм амжилттай явж байгаа хүн ч юм уу хэм мэдэн тий нэг тийм хүн байх хэрэгтэй. Харин энэ ах дүүсийн хувьд болохоор unconditional positive regard буюу ямар ч нөхцөл болцолгүйгээр бие хүлээн зөвшөөрөх тэр мэдрэмж байдаг байсан. Бүх гэр бүлд гэхдээ ийм зүйл байхгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрийнхөө гэр бүлтэй харьцуулаад шаналхгүй гэж бодоод ингэж хэлж байгаа шүү. Бүх гэр бүлд ийм зүйл байхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ гурван хүний хувьд бол яг ийм хүлээн зөвшөөрсөн нөхцөл болцолгүйгээр хүлээн зөвшөөрч хайрлах тийм мэдрэмж бол байдаг байсан. Хин нь бие биенийхээ ингээ алдааг мэддэг ч гэсэн тэр алдаанаас нь болж ингээ нэгнийгээ дорд үздэггүй өртөсөн. Энэ нь бол сэтгэл зүйн хамгийн том дархлаа нэдэг. Тэр гуруулаа өөрсдөө дотроо ингээ шархаад ээж байгаа, өөртөө ингээ дутуу үнэлж байгаа гэдгийг гуруулаа бие биенийг мэддэг ч гэсэн хизээч энэ шархыг нийл гаргаж иж татаад хэлж байгаагүй тэр хүнийг ингээ энээс нь болоод дорд үзэж байгаагүй. За хоёрдугаарт нь болохоор мэдээж гуравдугаарт нь юм тий. Энэ гурав ч нөгөө нэг гэр бүлнийг орчинд өссөн учраас тийм хамтын мэдрэмжүүд айгүй ихтэй байгаа. Нэг айлд нэг хүмүүжлэр яг нэг ижил асуудал донд ингээ өссөн тий. Тэр эдийн дунд ийм үг хэлэхгүйгээр бие бинийгээ харцнаас нь юу мэдэрч байгааг нь мэддэг тэр дотн байдал байдаг. Тэгээ энэ гурав ч бас бусад ах дүү нарыг бодох юм бол бүр онцгой дотн ах дүү шүү дээ тий. Тэгээ энэний яг ингээд нөгөө харцаараа ойлголцоод ямар байгааг нь мэдэрдэг хүлээн зөвшөөрдөг гэдэг нь дүнхэн араар тавилснаа ингээд ах дүү нартаа ч гэсэн хэлдэггүй шүү дээ тий. Гэхдээ тэр хоёр алханаас нь гаргаж байгаа үйлдэлээс нь юу нэг зүйл болохгүй байгааг өвдөд байгааг нь мэдчихэдэг. Тэгээл тэ яасан чи одоо яачаад байгаа мачаад байгаа гэж асууж шалгаалгүйгээр зүгээр сайхан ууй хамт бай гэж хэлээд хамтдаа уудаг хажууд нь байдаг. Тэр гурийн бие биедээ хилдгүүч үйлслээрээ харуулдаг те би чиний талд шүү гэдэг мэдрэмж нь л энэ гэр бүлийг энэ хүүгээ хороолыг тийм дулаахан болгодог. Найзууд нь ч гэсэн яг тийм байдаг. Баар ажиллаулдаг эмэгтэй найзных нь хайртай залуу нь яваад өгсөн байдаг, шлам болох гээд яваад өгсөн байдаг. Тэгтэл нөгөөдөл нь тэр шархыг нь хүндэхгүй тулд тэр найзынхаа тухай ч ярьж чадахгүй байдаг. Тэгэж нэг одоо дэмждэг. Тэгэж нэгнийхээ сэтгэл санааг боддог. Нэгийг эвгүй байдалд оруулахгүй гिचээдэг. Тийм ингээм хамт олон гэр бүл найз нөхөд байсан байхгүй. Тэр нь бас энэ киног тийм дулаахан мэдрэмжтэй болгодог гэж би боддог. Би бол тэр кино үзэж байхдаа дараа төрөлдөө хүүгээ оронд төрөх юмсан л гэж бодчихсон. Тийм гоё дулаан мэдрэмжтэй нэгнийг тэгэж анхаарч хайрлаж хүндэлдэг. Тийм гоё найзуудын харилцаа холбоо байна гэдэг нь өөрөө айгүй нандин зүйл байгаа байхгүй. Гэхдээ бас яг бодит амьдрал дээр гэр бүлээ биш найз нөхдөд нэгдүгээрт тавиад те байн өдөр болгон уугаад ах юм болов зүү штэ. Яг хажууд нь байгаа эхнэрийн хувьд гэр бүлийнх нь хүний хувьд тэгэхээр нөгөө эхнэрийнх нь тэр сэтгэл зүйн нөхцөл байдал нь бас нэг хөрхий хүнд хэцүү нөхцөл байдал байсан байгаа байхгүй. Байн бүх юмных надагтан тавигдаад байна гэдэг нь бас л тийм сайхан таатай мэдрэмж биш штэ. За тэгэхээр энэ дугаарын хамгийн тод мессеж нь хүнийг байгаар нь хүлээн зөвшөөрөх, хайрлах, инэрхэн те бусад хүний эдгэрэлд хамгийн чухал болохыг илэрхийлсэн гэж би найдаж байна. Амьдрал дээр ч гэсэн яг ялгаагүй те. Хүүгээ орооллын тэр сэтгэл зүйн аюулгүйнд хороолол хүнд хэцүү үеэ асуудлаа туслахад хамгийн том дэмжлэг болдог зүйл гэдгийг энэ кино маш тодор харуулсан. Хүн алдаж болно, бүдэрч болно, бүр амьдралаа ингээ оронгоор нэргүүлчих болно. Гэхдээ унах үед нь зүгээрээ бид нар ингээд иргэдчин байна гэж хэлээд тусаад авах тэр харилцаа байгаа цагт хүн хизээч бүр мөсөө ингээд сүрээд бүр ингээд газар доор ингээд нам хөвтнө гэж байхгүй. Сэтгэл судлалын нэг гол онол байдаг байхгүй хүмүүнлэгийн онол. Хүмүүнлэгийн онолын гол санаа нь хүн бол уг чанартай сайн, цагаан цаас шиг төрдөг. Хүн өөрийнхөө амьдралыг удирдах, өөрийгөө хөгжүүлэх бүрэн чадвартай гэж үздэг. Тэгээ энэ онолын гол төлөөлөгч Карл Рожерс гэдэг хүн байдаг. Тэр хүн болохоор хүнийг цэцэгтэй зүйрлсэн. Цэцэг урахад нар ус хэрэгтэй байдаг шиг хүн цэцэглэн хөгжөхөд буюу хүн сайн сайхан байдалд хүрэхэд гурван нөхцөл байх хэрэгтэй гэж үздэг. Нэгдүгээрт өөрийнхөө байх. Хоёрдугаарт unconditional positive regard буюу бусдаас ямар ч болцолгүйгээр хайр хүндэтгэл хүлээн авах, хүлээн зөвшөөрөгдөх. Гуравдугаарт бусдад ойлгогдох мэдрэмж. Энэ киноны үндсэн санаа нь ертөөсөө л яг энэ байдаг. Хүн гэдэг бол ухтаа сайн байдаг аа.
Хин нэгнийгтэй нөхцөл болцолгүйгээр хайрлах нь, хүлээн зөвшөөрөх нь, хүндэтгэх нь тухайн хүнийг сайн сайхан болоход, дараагийн түвшиндээ очиход нь, илүү сайн хүн болоход нь чухлаар нөлөөлнө гэж хэлж байгаа, илэрхийлж байгаа кино. Хүнийг болцолгүйгээр хайрладаг, үнэлдэг, ойлгодог, хүлээн зөвшөөрдөг байвал тэр хүн өөрийнхөө хамгийн сайн сайхан байдалд хүрэх боломжтой гэдгийг маш тодор, маш гоёор, маш энгийнээр харуулсан гэнэ аахгүй. Хэрвээ танд хэн нэгэн ийм мэдрэмжийг өгч байгаагүй бол та өөрөө хэн нэгэнд тэр мэдрэмжүүдийг өгдөг дунхуун шиг дулаахан хүн байгаарай гэж хүсмээр байна. Энэ удаагийн дугаараа энэ хүрээд дуусгая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.